Эрдэнэт хотын анхны гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийн хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар Орхон аймгийн Найрамдал багийн 11.9 га талбайн хил цаагийг Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 9-р сарын 15-ны өдрийн тэг 5 дугаар тогтоолоор баталж, тус байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн тэг 2 56 дугаар тогтоолоор баталсан. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийт 2112 айлын 11 блок бүхий орон сууц, худалдаа үйлчлэгээний цогцол бор, 720 хүүхдийн сургууль, нийт 600 хүүхдийн цэцэрлэг, төрийн үйлчлэгээний барилга болон инженерийн шугам сүлжээ, автозам, ногоон байгууламж зэрэг иж бүрийн цогцол бор хорооллоор төлөвлөгдсөн. Төслийг үе шаттайгаар улс орон нутгийн төсөв болон хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эрдэнэт хотын анхны гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг 11.9 га талбайг 4 багцад хуваан зарлаж байна. Үүнд багц 1 тэг 18 га талбайд 2 блок орон сууц, 1 блок худалдаа үйлчлэгээний барилга. Багц 2 1.1 га талбайд 2 блок орон сууцны барилга. Багц 3 1.6 га талбайд 4 блок орон сууц, 2 блок худалдаа үйлчлэгээний барилга. Багц 4 1.5 га талбайд 2 блок орон сууц, 1 блок худалдаа үйлчлэгээний барилга баригдахаар төлөвлөгдсөн байна. Төсөл хэрэгжүүлэх саналыг 2026 оны 9-р сарын 1-ний өдрийн 14 цаг хүртэл хот байгуулалт, барилга захиалагчийн алба, улсын төсөвт үйлдвэрийн газрын хот дахин хөгжүүлэх, орон сууцны хэлтэст хүлээн авах ба сонирхсон төсөл хэрэгжүүлэгч та бүхнийг нээлттэй сонгон шалгаруулалтанд урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 85 85 22 12 89 89 87 76 утсаар лавлана уу.